Монгол улсын арслан Орхонбаяргийн шингээ Physical Action шоуны оролцогч ахлагч тэрээр Монголын үндэсний бүхийг тамирчин. Монгол улсын арслан цолын эзэв түүний гавья улсын наадамд удаа дараалан оролцож өндөр амжилт үзүүлж хүч уран барилдаанаараа олон танигдсан. Орхонбаяр бага наснаасаа бүхий спортод дурлаж нутгийнхаа баяр наадамд оролцож сум орон нутгийн барилдаанд барилдаж ирсэн. Тэрээр бие бэлтэр хүч төсвөр хатгажил барилдааны уран ихийг хослуулан барилдгаараа үеийн бүхчүүдийн тунд ялгарчээ. Аймгийн бүсийн чанартай барилдаанд амжилттай оролцож улмаар улсын наадамд тогтмол давж цолоо ахиулсаар Монгол улсын арслан хэмээх эрхэм дээд цолыг хүртсэн түүний бүхэн замнал өргөл үе байл. Түүний барилдааны онцлог бэр тэнхээ сайтай барьц сонголт сайн доктортой барилдаанд сандардаг буюу уламжлалт болон уран ихийг зохистой хослуулж хэрэглэдэг ёс жудаг дэг мужийг баримтлагаараа үзэгчдэд хүндлэл авчирдаг. Улсын наадамд олон давсан Монгол улсын арслан цол хүртсэн аймгийн бүсийн барилдаануудад түрүүж үзүүлсэн амжилтуудтай олон нийтэд эзлэх байр суурьтай. Орхонбаяр арслан залуу бүхчүүдийн үлгэр дуурайлт үндэсний бүхэн нэр хүндийг хадгалж жутаг ёсыг эрхэмлдэг бүх үзэгч түмний хүлээлттэй барилдаанд танигдсан арслан юм. Монгол улсын арслан Орхонбаяр бол хөдөлмөр төсвөр ур чадвараараа улсын цолд хүрсэн үндэсний бүхэн орчин үеийн төлөөлөл болсон эрхэм бүхэн. Алдар нэртэйгэн өргөж алах сайхан нүдэндээ баярын улмастай зогсон тавыг нийтгэлийг алдаагүй тамирчны ялалт хямдхан алдаагүй тавыг нийтгэлийг алдаагүй тамирчны ялалт хямдхан алдаагүй Армандулсан эцэргийн эцэтмэн Отон авийн хүмүүдийн Отон болж гэлзараа Тавыг нийтгэлийг алдаагүй Тамирчны ялалт хямдхан алдаагүй Тавыг нийтгэлийг алдаагүй Тамирчны ялалт хямдхан aldaaгүй явахын хүслэж үргэлсэн ярвалтрын шууханы чамайг дөрүүлсэн ардынхаа нандин сэтгэд мөнхрөөрэй тавыг нийтгэлийг алдаагүй